Өнөөдөр миний уншсан ном Булангийн зочноор эл судлаач Бас анх маань оролцож байна. За ингээд Бас анхын нэлээд олон номыг битээр ярилцсан. За энэ удаагийн ном бол түүний сүүлд хэвлүүлж гаргасан Чингисийн далан гэж юу вэ? Гэт англи монгол хэл дээр тийм ээ. Хоёр хэл дээр гэж гарсан энэ бүтээл нь байгаамаа. Энэ бүтээл бол маш онцлог бүтээл. Яагаад гэвэл энэ дэлхийн олон улс орнуудад одоо хүмүүст уншиж хүрсэн тийм бүтээл тийм ээ. Тэгээд олон эрдэмтэд энэ дагуу судалж, үзэж харахаар тантай уулзж байсан гэж хойлоо ярьж ирсэн. За тэгээд энэ номынхаа талаар та ерөнхий юуны тухай өгүүлдэг ном бэ? Хэрхэн яаж бичих болсон талаараа ингээд яриагаа эхлүүлъя хоёлаа. За энэ Чингисийн далан гэж юу вэ гэж ийм жижиг төр одоо ном судалгааны ном тийм ээ. Судалгааны номыг бичиж би нийтлүүлсэн. За энэ ном ерэн Чингисийн далан гэж газрын зурган дээр бол Ваал Чингис хаана гэдэг одоо манай бүхэл масштабын газрын зурган дээр тэнэг гүйсэн юм сурцсан тэмдэглэсэн байдаг. Тэр хаана голдуу байдаг хөхтөр их нууруудын готгорт Сартагтай шуудуу гэдэг нэртэй их нууруудын готгорын тэнд шал зурагдсан байдаг. Мөн энэ Хинтээ аймгийн Дорнот аймгийн нутаг бүр цаашаа хил гараад Эргүүн гол хүртэл бол мөн зурагдсан байдаг. Өмнө Говь аймгийн нутаг дээр мөн Чингисийн далан гэдэг газрын зурган дээр тэмдэглэгдсэн байдаг. За гэх мэтээр нийтдээ Монголын нутаг дээр бол 10 газар ингэж тэмдэглэгдсэн. Тийм засархай хэсэг тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр энэ нэр нь юу вэ? Яагаад Чингисийн далан гэж яасан? Чингистэй ямар холбоотой юм гээд би энийг бас сонирхож ингэж үзсэн л дээ. За энэ бол үнэндээ Чингистэй холбоо бол байхгүй. Зүгээр яг одоо Чингисийг үнэлдэг учраас л тэр дэлхийд танигдсан үеэс тийм одоо Чингисийн далан гэж тэгэл тэрийн Оросууд Ваал Чингис хаана гэдэг ингээд газрын зурган дээр хэвлэлцээ. Анх ерөнхийдөө Оросууд энийг анх судалж гаргаж ирсэн нь тийм Орос хэлтэй тийм ээ. Газрын зурган дээр бол Оросууд тэмдэглэсэн. Тэгээд тэрнээсээ үүдсээд Чингисийн далан гэд нэрлэгдээд ингээд одоо хэвсцсэн одоо ч гэсэн гэж ярьдаг ийм л юм байгаа юм л да. Энэ бол яг үнэндээ бол Чингисийн барьсан Чингисийн далан юм уу гэж биш байгаа юм. Энэ ерөөсөн Кидан гүрний үеийн түүхтэй холбоотой. Киданы хамгийн сүүлчийн одоо Ляо улс гэж одоо энэ Гяттын нутагт Ляо дууны булан гэдэг номхон тэр номхон далай руу Ляо дууны булан гэдэг нэр том юу байж штэ. Том булан байгаа. Тэгээ тэр үеийн Ляо улсын үеийн цэргийн одоо хил хязгаарын тэмдэглэсэн ийм байгууламж гэж ингэж эрдэмтэд сүүлийн үед бол энийг ингэж тодорхойлж болсон тийм ээ. Тийм ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ далан маань Монголын нутаг дээр яагаад ингэж олон газар байна гэхээр тэр үеийн монголчууд бол ерөөсөн Ляо улсын нутаг чинь одоо Монголын одоогийн нутаг байсан байхгүй юу? Тийм нилээд хэсэг нь бол өөрөөр хэлбэл тэгээ хойд хилэн одоо Бурятын хилээс энэ зүүн талын хилэн Хятадын тэр хилээс гэх мэтээр тэр Ляо улсын өөрийнх нь одоо хилийн зурвас тэр байгууламжуудыг тэмдэглэж байсан өнөө өдөр хүртэл одоо ингээ гадаргадаар үлдээд хадгалагдаад үлдсэн юм байна. Энэ газар бүгд бас их сонир. Их газрууд бол тийм ухамд шуудуу маягтай, сууг маягтай. Тэгээд нөгөө талд нь тэр суугаас гарсан шороог овоолоод ингээ далан болгоод яатсан. Тийм учраас Чингисийн далан гэд нэрлсэн учраас тэр байна. Шуудуу ухсан тийм мэдээ шуудуунаас гарсан. Шуудуунаас гарсан асар хэмжээний шороо босгож байгаа. Тэгээд нөгөө том тийм ингээд тэгэхээр шуудууны дагуу тал газар болохоор ингээд тал газар тэгээд нөгөөх нь одоо далан шиг харагдаад байдаг. Гэтэл зарим газар жишээлбэл Өмнө Говь аймгийн нутаг дээр бол тэр Баян далайн сумын нутаг урд талар хилийн ойролцоо бүр загтай газар нь загаар, цагийн хятад загаар шороотой газар нь шороогоор байхгүй газар нь зөвхөн чулуугаар энэ тэр даланг бас байгуулсан байна. Тэгээд жишээлбэл загтай газар нь гэхээр тэр загийн ягаад далан болгож байгаад хооронд нь илс шавраар чигжээд тэгээд ингээд хамгаалалтын тийм далан болгоод барьцсан. Давхар ашигласан байж. Давхар ашигласан. Одоо хүртэл тэр нь одоо бүр тодорхой гадарга дээр хинч утсан асангүй үнэхээр нэрийн чинь сони юм байна гэж ингэж харагдахаар ингэ хэлсэн. Тэр одоо миний номны гацсан дор зураг нь байж байгаа. За тийм л учиртай юм байгаа юм. Тэгээ энийг би Монголын нутаг дээр энэ одоо нийт гिचнээ байна уу гэдгийг ингээ үзэхдээ зэрвэл одоо яг гадаргадаар байгаа нь бол 1000 гаруй километр үргэлжилсэн тийм юу байгаа юм.
Бүр тодорхой хэсэг нь бол 900 км газар одоо ингээд харагдахаар ингээ байж байдаг. За тэрийг бол би энэ номонд тодорхой бүр координатаар нь газрын зургатаар нь тэгээд хаана хэдэн километр үргэлжилдэг эднэрийг бүгд нарийн байгаа учраас сонирхон үзэгчид эндээс бас үзэж наривчилж үзээд ингээд яах вэ? За энэ ном нэлээд сонирхол татдаг нь ягаад гэвэл гадаад эрдэмтэд энийг бас нэлээд сонирхдаг. Жишээлбэл энэ Оросын нутаг дээр бол 3 номонд миний ном нэр орж зураг хөрөгтэйгөө гайгүй сайн хийгдсэн эднэр гэж бас бичсэн байдیں۔ Таны энэ одоо бүтээл. Урд талд англи гаралтай хятад тариат болцсон Уильям Линдсей гэдэг хүн тэр цагаан хэрмийг судалдаг тийм хүн энийг бас нэг цагаан хэрэмтэй холбоотой болохтой зэрэг хэрэм далантай холбоотой юм судалдаг болохдоор тэр өөрөө энийг сонирхож бүр зориуд намайг ирж сонин зар тавьж тэгээд намайг олдоод бид хоёр одоо танилцж уулзаж энэ номын холбогдолтой юмнуудыг бас нэлээд хамтарч хийсэн байгаа. Энэ цагаан хэрмийг судалдаг. Тийм, хятадын цагаан хэрмийн талаар 2-3 номондор бас энэний тухай дурдж бичсэн байгаа. Зарим юунууд энэ миний юунууд зургуудыг ашигласан байна лээ. Тийм. Сүүлд нь китанчууд чинь болохоор Монголын эзэнт гүрэн байгуулагдахаас бүр нэлээд өмнө шүү дээ, тийм ээ? Өмнө. 100 хэдэн жилийн ч өмнө байх бах тийм үү байсан улс. Тэгэхээр энэ маань болохоор сүүлд Монголын эзэнт гүрэн байгуулагдсны дараа энэ китаны энэ одоо энэ босгосын далан маань хэрэглэгдэж байв уу? Одоо энэ талаар энэ төгс өдөрт юу байд юм болов? Тэр талаар бол Бернлего эднэр бичсэн юмнууд бол байдیں۔ Тэр далангийн тухай. Тэгэхдээ яг одоо наривчилж одоо тийм юм учраас энэ нэр нь зүгээр нэг тэр китан гүрэн нээл үеийн одоо цэргийн байгууламж байх, хил хязгаар байх л гэж тийм байх л гэсэн ерөнхий юм хэлснээс биш яг одоо наривчилж яасан ерөөс байдаг. За энийг бол харин Японы эрдэмтэд, Хятадын эрдэмтэд бол тэр китан гүрний Ляо гүрний түүхтэй холбогдуулж бас нэлээд тодорхой бичсэн юмуд бол байгаа юм. Тэрээс өөр тийм тодорхой юм Чингисийн юуны дараа Чингисийн үед ашиглагдж байсан энэ гэж байхгүй зөвхөн домог л байдаг. Жишээлбэл одоо Чингис хаан гэртэйгээ хамт нэг дор явж болохгүй дундуур нь одоо их далан барьж хоёр талаар нь явж байсан юм гинэч гэдэг юм уу? Домгийн шин чанартай. За дараа нь одоо Чингис хааны одоо нэг том юуны гатны юу гятад гатан болж очиод тэгээд тэнд ч нутаг усан санаад тэгээд тэр сууг татаж ус өргөжөөж яач гэх юм дандаа домог тийм домогнууд байж байгаа. Илжигэн жих тааны хэрэмгээл одоо энэ өвөр хангай нутагт байж байна. Том илжиг шиг жигтэй тийм хаан байж гэн тэгээд ичгтэй нууж тэр далангийн нөгөө талаар явдаг байж гэн гэх мэтээр одоо энэ домогуд их байдаг. Тэр дандаа зүгээр домог байхгүй. Ноос товчон дээр ч гэсэн бас хамаатуулах гэж үзсэн тийм ээ. Нөгөө өгөөтэй хааны тэр ч өгөөтэй тийм тодорхой шилэн зэрэг нөгөө харч энэ дээр бол тодорхой би бичсэн байна. Одоо хонд өгөөтэй хаан бол одоо миний алдсан 3 гин бай 4 гин гэж ярьдаг тийм ээ. Алдаа 4 сайн юу гэх тэрний нэгэнд нь одоо Тэнгэрээс саяатай зээргөрөөсөө төмөн хотоноос харамлаж их далан хэрэм бариулсан нэгэн буруу гэж тэгжсэн ба тэр нь бол тэр өмнө говийн тэр далантай энэнтэй нэлээд холбоотой байж магадгүй гэж би тэгж энэ дээр бичсэн магадгүй юун дээр аж ахуйн талаас ашиглаж байсан гэж магадгүй яг л тэр чинь нэг Монголын зээргөрөөс цаашаа гятад руу даваад байгаа шүү дээ. Үнэхээр тэрнээс одоо хамгаалж тэр чинь зээргөрөөс давхаа аргагүй чи одоо энэ дээр харах нь 69 зогсож байгаа энэ өндөр тийм өндөр юм одоо хүртэл өндөрөр байгаа. Тэр дээгүүр зээргэрээс даваад харих тийм юу байхаа аргагүй. Тэгээд тэр үнтэй холбоод одоо тийм байж магадгүй гэд энэ дотор би тэр магадгүй гэсэн юмнуудыг энэ дотор бүгд бичсэн байгаа. Тэгэл яг бас бичих зүйлтэй шүү дээ. Тийм бичих. Сүүлд нь тэрийг үргэлжлүүлээ судлаад баталчвал бас тийм нэг ажил болно тийм ээ. Тэр Линдсей энийг надтай хамт яваад яг энэ далангаас дээж мэж яваад нас масыг тодорхойлсон. Тэр Оросын эрдэмтэд шуурд нь бас эндээс дээж яваад тодорхойлсон юмуд байдیں۔ Тэрийг бас мөн би энэ дээр бичсэн байгаа. За ялангуяа одоо би дахиад тэр Монголд эртний далан сууг тэдгээртэй холбогдох байгууламжууд гэдэг нэг ном наадахыг чинь дэлгэрүүлж наадах чинь бол зүгээр л нэг тийм дордох төдий юм байгаа. Тэрийг AI гэдэг нэг ном бичиж хийж байгаа л да. Тэрийг хэрвээ хийж өгөөцөө чадвал тэр дэлгэнг байгаа. За ингээд
За ингээд энэ бүтээлийн талаар одоо энэ бүтээл маань бол бас номын дэлгүүр байгаа тийм ээ. Аав сануулж уншиж магадгүй цаашаа хөгжлүүлээ судалгаа гэсэн үг. Хэрвээ яавал надтай холбогдоод надтараас явж болно, номын дэлгүүрүүдээс явж болно. Номын дэлгүүрүүдэд одоо ч байна уу юу? Заримудад нь ганц нэгд байгаа бах. Энэ төр номтол байж магадгүй. За ингээд тань сонирхолтой яриа өгсөн танд баярлалаа. За зүгээр. Би ч гэсэн их баярлалаа. Ингээд миний номын талаар бас танилцуулгууд авч ингэж бүтээлдээ ашиглахаар ингэж байж байгаа баярлж байна. За